Орхон аймагт их хэмжээний цас орж халдваргаа гулгаа үүссэнтэй холбоотойгоор за хот тогтчуулах газраас бас ямар арга хэмжээ авсан талаар тодруулахаар бид ирсэн байна. Тэгэхээр таны өдрийн мэнд хүргэе. За баярлалаа, та бүхэндээ баярлалаа. Өчигдөр орой цас орж эхлээд 12 цагийн алдад бол галтрах агуулга үүсэж эхэлсэн. Тэгээ хот тогтчуулах байлга яралт арга хэмжээ авч 12 цаг тогтчлтын байр гэдэг 9 хүнтэй дуудаж одоо цас урилганд одоо давс бодис цаар ажиллуулсан байгаа. Тэгээ өдөр шөнө 12 цагаас ахуулаад өглөө бид нар 5 өнгөртөл одоо ажилласан. Тэгээ үүний хүчинд одоо өнөөдөр хот тогтчуулах агуулга ажилласанд одоо нийт гэр орол буюу хотын хэмжээнд авцсан бол одоо 9 цаг гэхэд бол одоо бүгд одоо зам бол одоо хэвийн ажиллагаанд орсон байгаа. Иргэд одоо яагаад өнөөдөр халтаргаа агуулгатай байгаад юм бэ гэхээр бид нар бол үндсэн замуудаа буюу хот тогтчуулах хэмжээнд байдаг орон нутгийн 97 км замыг өнөөдөр авсан. Харин байр хооронд буюу одоо туслах замууд бол өглөө бол 8 цагаас хойш одоо замталбай өвчнөс гарч авсан байгаа. Өнөөдөр бидний ганц онцлог үе гэхээр бид бүхэн одоо бага уурын механикцын тоног төхөөрөмжөөр одоо цас урилгынхаа бодисыг цэцэж байгаа. Тэгээ бодис тавснараа одоо мэдээж одоо хар зам дээр бид нар тэн залгаагүй. Тийм учраас бодис цацдаг. Бодис маань эргээд нөгөө машины одоо хөдөлгөөнөөр, машины дугуйнаар, машины хөдөлгөөнөөр одоо ингээд халалт үүсч одоо ингээд маш хурдан одоо энэ хайлдаг байгаа. Тийм учраас одоо өглөө машины хөдөлгөөн ороод өглөө 8:30-аас машины хөдөлгөөсөөс ахуулаад 9 цаг хэд бол одоо бухалтар хавуулгаа одоо бүр ажил дууссан. Та бүхэн мэдж байгаа өчигдөр бол нэлээдгүй цас гарсан. Одоо гарахад бол гадаа бол энгийн газар бол одоо 2-оос 3 км-ийн цас байна. Одоо бол хотын хэмжээнд одоо зам дээр бол цасуудаа гулгаа арилсан байгаа. Тэгэхээр бас хот тогтчуулах газрын бодис цацх нь бол бас нэлээд их хил ам дагуулдаг тийм. Тэгэхээр өнөөдрийн хугацаанд ер нь хичнээн их бодисыг хаанаас бас зарцуулсан байгаа вэ? За өнөөдрийн хувьд бол бид бүхэн 6.2 тонн бодисцсан байгаа. Гэсэн хэдий ч одоо би иргэдтэй хандаж хэлэхэд өнөөдөр мэдээж байгаль цаг уурын хизээ зас ороод хизээ хатархаа уусаад хэдийн хэмжээнд орохыг бол бид нар мэдэхгүй. Хүмүүс ярихтаа бол энэ жил Орхон аймгийн хэмжээнд цас багарсан гэж байгаа. Хэдий цас их хэмжээгээр орвол бид бүхэн одоо Польшоос ирсэн, Токомачи хотоос ирсэн машинаар одоо тийм мэдээж та бүхэн 20 санжаастай тохиолдолд тэр машин гардаг байгаа. Дээрээс нь бас 5 санжаастай цас орсон тохиолдолд манай цас цэвэрлэгээний бас 2 машин гардаг байгаа. Тэгэхээр бага хэмжээний цасан дээр одоо буюу одоо энэ жил бол маш их одоо бага хэмжээний цас буюу гөлөн үүссэн. Тэр энэ гөлөөнийг одоо зөвхөн бодис давсаар буюу гар ажиллагаагаар арилгаж байгаа болохоос маш их ажиллагаатай энэ жил бол ажилласан байгаа. За иргэд хандаад хэлэхэд мэдээж одоо бүх юм бол одоо шууд одоо хот тогтчуулах байгууллага ажилласнараа замын хөдөлгөөн дээрээс нь халтаргаа болгоод 100% арилгахгүй. Ягаад гэвэл хот тогтчуулах байгууллагын энэ цас цэвэрлэгээ буюу бодис цас бол зөвхөн замын хөдөлгөөн 30-40% хөнгөлж байгаа. Иргэдийн бол одоо өөрсдийнх нь хариуцлага бол 60% байгаа. Мэдээж байгууллага цаг орлоо иргэд өөрсдөө хөвлийн дугуйтай байх хэвээр замын хөдөлгөөний аюул гэдлийг хангасан байх хэвээр өөрсдөө хөдөлгөөнийхөө буюу зайгаан барьж явж энэ хангалттай хийх ёстой гэж ойлгож байгаа. Тийм болохоор бас энэ одоо замын хөдөлгөөний аюул байдлыг хангах иргэд одоо эдийн засаг буюу биеийн ирэмдээ хохирохгүй байхын тулд одоо хүн бүр өөрсдөө анхаарч одоо соёлтой үйлчлүүлэх нь хамгийн чухал үйл явдал байгаамаа. Тэгэхээр бас нэг юм гэр хороол болон хотын доторх замууд дээр бас гулгаа үүссэнтэй холбоотой иргэд маш их бухимддаг. Тэгээ үүн дээр хурц ажиллах тал дээр ямар арга хэмжээ? За мэдээж одоо ямар юм дээр одоо хүнжлэх хэрэг хүлээж ийн гэхээр ямар юм дээр эдийн засаг машин тоног төхөөрөмж асуудал байдаг. Тэгэхээр бид бүхэн одоо яг бодис давсыг одоо стандартаар цацаад ингээд явах том одоо бид нар 5 тонн улаан машинтайгаа гарах хэрэгтэй. Одоогийн байдлаар бид нар 90 хэдэн км зам дээр хамгийн дээдл нь бид нар 12 тонн бодисцаа явж байгаа бол улаан машин дээр зөвхөн одоо 10 км хүрэхгүй газар одоо 5 тонн бодис цагдах буюу бодис давсны хэмжээ 5-аас дээш хувь нэмэгдэх ёстой. Тэгэхээр бид бүхэн одоо байгаа төсөвтэй тохируулаад баагуурын механикцын төхөөрөмжөөр бүх замдаа одоо хүргээд явж байгаа. Тэгэхээр цаашдаа бол одоо аймагт одоо бид нар дараагийн одоо жилийн төсөвт юу гэхээр мэдээж одоо давс бодис цацах машин техник үсэх дээрээс нь давсны хэрэглээг 4 дахин нэмэгдүүлэх талаар одоо саналаа өргүүлнэ. За танд баярлалаа. За баярлалаа, та бүхэнд амжилт хүсье.